Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчдын дунд цэргийн спортын дүл тэмцээнийг зохион байгуулсан байна. Уг тэмцээнээс шалгарсан баг тамирчид нийслэлийн аврах шалгаруулах дүл тэмцээнд оролцох юм байна. Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд дүл тэмцээнийг уламжлалт болгон зохион байгуулдаг. Уг тэмцээн нь Монгол улсынхаа тусгаар тогтнол эх орнороо бахархах үзлийг төлөвшүүлнэ, мөн цэрэг эх оронд хүмүүжил олгох, бие биелдэр сэтгэл зүйн бэлтгэжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурагчдад сурталчлахад гол зорилготой юм а. Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн баг тамирчид оролцож авах самбаа хурд хүчээ сорилоо. Чингэлтэй дүүргүүлсэн байгууллагын 25 жил аа. За зөвсөл түвшний 96 жил одоо Монгол цэргийн өдрийг ухтаж дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангиудын дунд 2 үе шаттай хөл тоглолтын төлөө зохион байгуулж байна. Дүүргийн аврах шалгаруулах тэмцээнийг Ахлах даргын нэрмжид болгон зохион байгуулж байна. Маш их хэцүү тийм төвчөөш алцсан ажлууд юм санагдсан. Тэгээд манайх бүгд тэр чигээрээ багаараа бахын ажиллагаа хийсний ячанд тэгээд сайн байлаа. Ер нь бол ингээд яг салаагаараа нэгдмэл байдлаар алхаж ингэж байгаа нь ерөнхийдөө ингээд сурагчдад их орно гэсэн нэг сэтгэлийг төлөвшүүлж байгаа айгүй амгших сэтгэл хамгийн түрүүнд төрдөг. Зүгээр энгийн номхон зохицох бол бидний хувьд маш их хүндрэлтэй асуудал. Тэгээд яг одоо тэрийг их орныхоо хөлийг хамгаалаад ингээд зохицох ямар хүндрэлтэй байдаг юм бэ гэдгийг одоо бэлтгэж явах бүхэл цаг хугацаанд мэдэрч байсан. Энэ удаагийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний 2 дугаар шатнд сургуулийн Ахлах ангиудаас шалгарсан 350 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний жигсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоод дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, салааны захирагч нарын дундах тэмцээн, цогцлбор дасгал, урлагийн номер гэсэн үзүүлэлтүүдээр бэлтгэн оролцож байна. Мэдээллийг сарн цэцэг лавгсүрэн сурвалжиллаа.